шүү. Баярлалаа. Тэнгүүч нөгөө сэтгэл огшоол. Өөлч гал те. Тэгэл байжсэн чинь нөгөө манай онгоц ч одоо ингээл буух гал десендинг хийгээл тэгсэн чинь уяхан замбуу твийг тавьж байгаа юм аа. Нөгөө нөлмөсчээс та сад гэж явж байгаа байхгүй те. Тэгэл яг нөгөө нөлмөстөнүүдээ нэг цэвэрлэл ингээл харсан чинь яг нөгөө зүлэг чинь ногоон ширдэг шиг амар гоё. Тэгэл нөгөө онгоцны хаалга ингээл онгоосон чинь нөгөө зэрлэг ургамал чинь ингээл бүх гээл тэнгүүч энэ миний их орн байшаа гэл. Амар юм болдог. Тэгэл тэр чи юу яаж байгаа юм бэ? Нөгөө мө нөлмс арцсаар агаал яваал тэгэл нөгөө хилийн постны хүмүүс дээр очиад пассвортой өгөөл те. Тэгэл тэнгууд манай хүмүүс үчи ингээл яах гэж ирж байгаа ингээл аялах гэж ирж байгаа маа гэл тийм үү хинтээ гэл ихнэр ингээд явтаа 3 хүүхдтэйгээ тэгэл тэнгууд чинь нөгөө манай хилийн хүмүүс үчи гэ их орондоо тавтаа мөрлөөрөө гэл тэнгууд чинь ахаад уйлж байгаа юм чи. Тэр гоё юм шүү. Тэр нөгөө юу амар өнгөрөө нөгөө Америкт од мод зур шууд монголчин ингээд авчирсаар байгаа. Тэгэл нисхийн хаалга онгоолоо ээж хурж ирлээ. Үнслээ. Тэгэл тэгсэн чинь амар хөөрхөн ингээд нөгөө хүүхдүүдийн чинь ингээд нүдрүү нь ингээд харангуйч амар сэргэлэн цовоо те. Тэр хүүхдүүдэд нэг боломж өгчихл юм болоод бүх од болчих гээд байгаа байхгүй те. Тэгээ нөгөө хүүхдүүд чинь бас сорих хэрэгтэй бас тэр чинь тэгээ даалгавар гэсэн л да нөгөө хүүхдүүд. За би дараа 7 хоногт хурж ирнэ. Танаас ингээ нөгөө дуртай хоккей тоглодог хүмүүсүүдийнхаа нэрийг өгөөрэй. Би дараа 100 эрэхтэй танаас ингээ тэр нөгөө гарын үсгийг авчиръя гэх. Тэгсэн чинь нэг дөлгөөн гээд нэг хүүхэд би Овечкины гарын үсгийг авъя гэд. Тэгээд би нөгөө дараа жил эрэхтэй Овечкинаас гарын үсгийг аваад Овечкинаас видео хийлгээд дөлгөөнд төрсөн өдрийн мэнд хүргье гэсэн тийм юм хэлгээд иржсэн байхгүй тий. Тэгээд бүр юу амар гоё гэж тэгээд би нөгөө Миннесотад одоо нутагтаа буцаж очиад Миннесотагийн хоккей төв гэж байдаг байхгүй. Тэгээд тэднийхэнтэй ингээ яриад Монголд ингээ хүүхдүүд хоккей тоглолт юм байна. Биднээс ингээ урьж авчихгүй болохгүй байна тий. Тэгээд тэднээсээ урилга өчүүлээд одоо 5 сарын 10-нд 8 хүүхэд 2 дасгалжуулагч нь Америк руу явж байгаа Миннесота хоккейгийн урилгаар тэгээд тэр хүүхдүүд Америкийн мэрэгжлийн төвшөнд хоккей 2-7 хоног бэлтгэл хийгээд одоо дасгалжуулагч нь хүртэл Америкийн хоккейнийг яаж шүүдэг вэ, яаж явдаг вэ гэдэг юунд нь чагсаалтанд нь орцсон явж байгаа байхгүй тий. Вау, үнэхээр боломж. Үнэхээр хам зүрх сэтгэлтэй, үнэхээр гайхалтай зочин өнөөдөр бидтэй хамт байлаа. Өнөөдөр бидтэй бидний сүшиг үүсгэн байгуулагч BD буюу их бидгээ. Амтар боёроо. Тагоёроо баярлалаа. Тавика. Их бидгээ гэсэн. Асуусан. Боёроо.